Сайн байцгаана уу хүмүүс ээ. Өгүүлбэрийн хилцүү найруулгын алдаа хичээл маань эхэлж байна. За энэ хичээлийн маань зорилго өгүүлбэрийн хилцүү найруулгын алдааг таних, засах, нийгмийн өгүүлбэрийг зохион бичих юм аа. За тэгэхээр ерөнхийдөө найруулга гэж юу вэ? Буюу найруулгын тухай онолын ойлголтыг авч үзэх юм бол найруулга зүүн хүний санаа бодол, юм үзэгдлийг хэрхэн уран яруу, товч тодорхой эмх цэгцтэй илэрхийлэх аргыг илрүүлэх зорилгоор тухайн хэлний арга хэрэглүүрийг шинжилдэг. Өөрөөр хэлбэл бичиг зохиолын хэм хэмжээний хүрээнд найруулга хэрхэн зөв, товч, тодорхой, ойлгомжтой ярьж бичиж болохыг судалдаг гэсэн үг юм. За тэгэхээр найруулгыг бол дунд найруулга, дээд найруулга, доод найруулга гэсэн гурван төрөлд хуваадаг. За эдгээр төрлүүд нь бол өөр өөр гэсэн онцлогтой. За жишээлбэл гар гэдэг үгийг мутар хэмээн бичвэл хүндтгэлийн утгатай дээд найруулгын үг гэсэн үг. Харин сарвуу гэвэл хар ярианы хэлээр бичиж байгаа доод найруулгын өнгө аяс юм аа. За тэгэхээр доод найруулга бол ерөнхийдөө өгүүлэгчийн өнгө аяс, үгийн утгын өнгө аяс нь ядмаг болох гачуу бол байдаг онцлогтой. За эндээс найруулгын төрөл, түүний онцлог, ялгааг бол авч үзэх хэрэгтэй. За тэгэхээр найруулгыг бол албан бичгийн, уран зохиолын, сонин нийтлийн эрдэм шинжилгээний гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Албан бичгийн найруулгаар бичсэн эхүүд маань бол тооцсон хэв маягтай. За хүрнэмж нь бол уран зохиолын найруулгын гол хэв маяг байдаг бол тайлбарламж нь сонин нийтлийн найруулга, эргцүүлэмж нь эрдэм шинжилгээний найруулгын хэв шинж байдаг. За эдгээр найруулгууд нь өөр өөрийн гэсэн утга, хэм хэмжээгээрээ хоорондоо ялгаатай байдаг. За жишээлбэл албан бичгийн найруулгын шаардлага нь бол албан хэрэгцээнд зориулагдсан илтгэл, өргөдөл, дүрм, журам зэрэг нь бол товч тодорхой, оновчтой, энгийн ойлгомжтой, нуршсан зүйлгүй, энгийн төв, хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх үз найруулгыг утга төвлөрөх гэсэн ерөнхий шаардлагыг бол нийцүүлсэн байх ёстой байдаг бол эрдэм шинжилгээний найруулга нь тодорхой, оновчтой байх гэх мэтчлэн найруулгын төрлүүд маань өөр өөрийн гэсэн шаардлагууд нь бол өөр өөр байдаг байна. За мөн өнгө аясын хувьд мэдээж эдгээр маань өнгө аяс зорилгоороо бас ялгарна. Жишээлбэл эрдэм шинжилгээний найруулга бол мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэх, батлах зорилготой өнгө аястай байдаг бол уран зохиолын найруулга нь дүр дүрслэлийг үгээр гарган үзүүлэх зорилготой байх жишээтэй. Тэгэхээр эдгээр найруулгууд нь бол өөрийн гэсэн хилцүү, өнгө аяс зорилгоороо бол өөр өөрийн онцлог шинжийг агуулж байдаг. За тэгвэл найруулга дээр дараагийн нэг ойлголт маань бол хэм хэмжээний тухай ойлголт байдаг. Тэгэхээр хэм хэмжээг ярихын тулд найруулгын алдааг мэдэж байх хэрэгтэй. Яавал найруулгын алдаа гардаг вэ? Хэм хэмжээг баримтлахын тулд тийм ээ. За тэгвэл найруулгын алдаа бол тухайн өгчүүрийг уншигч хүлээн авч ойлгоход ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төрүүлж, унших явцыг алдагдуулж, уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юмд хандуулж буй нэг эсвэл хэд хэдэн үгийг хэлнэ. За өөрөөр хэлбэл бичигчийн хэлний хэмжээ найруулгах зүйн шаардлагыг зөрчснөөс найруулгын алдаа үүсдэг. За найруулгын тэгвэл шаардлага нь ерөнхий болон тусгай гэсэн ерөнхий хоёр шаардлага байдаг. Ерөнхий шаардлагт нь ойлгомжтой байх ёстой, үг сонголт сайтай, товч хураангүй, гоо зүй хийгээд учир зүйтэй байх ёстой. Харин тусгай шаардлага нь бол сонирхолтой, яруу сайхан, нэг загвартай, зохиогчийн үзэл бодол туссан байхыг бол шаарддаг байх нэ. За найруулгын алдаа болохоор зэрэг найруулгын бус гэж хоёр ангиллан. Найруулгын алдаанд нь үг буруу сонгосон, үг илүүдсэн, үг дутсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, үг давтсан, үг буруу хэлбэржүүлсэн нээс үүдсэн алдаа бол орно. Харин найруулгын бусд бол баримтын, учир зүйн, хэл зүйн, гоо зүйн алдаанууд ордог. За эдгээр яавал үг буруу сонгосон, ямар үед үг дутсан, ямар үед үг илүүдсэн алдаа гардгийн бэ гэдгийг бол энэ жишээн дээрээс илүү сайн тодруулаад харж болно. За найруулгын бус алдаа нь юунаас болж найруулгын ямар төрлийн алдаа гардгийг үл эндээс харж дэлгэрүүлж болно. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээлийн тэмдэглэлийн хөтлөөрөө ажлын хуудсан дээрх тасгал даалгавруу сорилон ажиллаад илгээгээрэй.